Санчирма эхний дамжуулт өгсөн намагсаар амар уйсгалан зөнгөрсөн үйлрэл Миг Wallace клубүүд 17-30 минутаас тоглолт хийнэ. Өнөөдөр хөнгөрсөн өдрийн далд байрны чалгарч өрсөлдсөн бөгөөд тоглосон. Тоглосон. Турштай тоглож авчирсан байгаа. Норон өдрийн давуу тал байна. Холбогчтойгоо ойлгоцоод эхлэх юм бол ихэд голд бол тэнцвэр хөрсөлтөнд гаргахаар тоглож байна гэж харж байгаа. За намын дотгоо Ганбатын хуулан оноо тэнцвэрлээ. Сайхан амжилттай. 2021 оноос хулж оролцсон санагдчих шүү. Тий, яг эрчмийн амжилтыг тооцох юм бол эмэгтэй багуудын хүслэлтийг тэргүүлдэг. Яг Монгол тоглогчдын байрал дээр дутуу байрлууд дээр л 3 шилдэглэг онох тоглогч авдирсан байгаа. Тэгээд үнэхээр өөлөх зүйлгүүл бүрэлдэхүүн харагдаж байгаа да энэ угаас. Эслэн Кастильо Эрдэнэхийн хамгаалалт сайн хамгаалт юм аа. За арасаар өдрөд явчлаа. За инкма давуултан дээр тоглолтын тооны харьцаа 13-11. Тоглолт тэгэлснээс хойш ижил алтай төгрөгийн буюу онооны дутуутай өргөжлүүлээд байгаа. 2 дугаар үеийн давталгаанаас алгасан 14-11 чиг тэнцвэр хэмжиж хоёр багаас Велесера 3 оноотой, Хөсгөл Севнестерс Кастильо 3 давталгаатай. Гол Пүрсрингийн их хүслэн Литвиникагаас дараагийн мөг хуурсан амар эсгэлэн дараад болсон давталгааныг маш сайн хамгааллаа. Истен Кастильо. За голын хавтныг нийлхээс өртөд давталгаа хийж амжилтаа да онооны цаг 20-18 болгож олдуулж байна. Дараагийн мөг хоёр дээр дотоод болтой байсан. Даниэла Ник гэж давталгааныг зогсоолоо. 21-21 дээр тэнцвэрээд авлаа. хаалтнаас гарахад амаргүй нөхцөл байдал руу шилжчихсэн. Белисарио давталгаа оновчтой тоглолтын тооны харьцаа 24-24. Давал сайн давсан. Белисарио сахад хаалтнаас явуулсан. Давталгааны талаас сар заасан байх шүү. Давтагч сар өчжээ. За өөр 2 ч давалтнаас эсрэг давталгааг болгоцсон байгаа. Сарал гэрлийн давталгаа хоцорсон хоёрын алтны голоор. Сарал гэрэл дахиад хойш нь хурал явууллаа. Истен Кастильогийн давталгаа. Истен Кастильо алтнаас гаргаж мөнгөмдөө 3 медаль хүртсэн. Инагур клубээс Тиногон клубээс 3 медаль хүртчихсэн ганц. Норжома дээр хаасаа. За энэ хүслэнгийн давталгаа байсангүй Литвиникко 5 болноор төлгсөн. Цэцэг жаргалын давталгаа 2 алтан сэрэг эргүүллээ. Хаалтнаас болож авцаад. давуулт оноо авцсан. За давуултууд бас маш нарийн. Ганц алтай. За Хөсгөл Севнестерс дараагийн өндөр ямар давталгаа сонгох вэ? 10 тоглогчид албагаа мэдээлсэнгүй дээ. Санчирма. Тэм мөнгөийг хаалтаар дарлаас харуул гэрэл. За 2 дугаар эсрэг 4 дугаар үеийн давталгаа дээр хаалж шилжиж ирж амжсан. Ижил алтай төгрөгийн буян. Ард талхаа давталсан жоох унгад зөхөд байна да. Цэцэг жаргал. Литвиникко. За захад үсэрж байгаа намхан хаалтыг бол маш сайн ашиглаж байна. Дасгалж өгч удирдлагын доор. 4 дугаар үеийн давталгаа ануудаар оноос алгасан. Белисарио хамгаалаад өөр хахад явна. Урд хуурда. За алтны. Урд үсэд. Унгаахгүй нэ 6 дээр. 2 ч удаа давталгаа авч чадсангүй шүү. Ники чойжлын оноонд бага авчирлаа. Литвиникко сарал гэрэл дутуу холбоод өгсөн холболтын бөмбөгөн дээр довтлогоо гүйцэтгээд амар уйсгалаа хаалтаар 2 дугаар хажуу тоглолтыг төгсгөлөө. Белисарио. За нэгний тоон дээр нэг аадаа. Тэглээ. Яа. Никичи хаалтны чигийн зөглөөч те амар уйсгалан 2019 оноос хойш дархан сет дабл болоос хөргөн дугийн дээр тоглолтод гарч иж байлаа. Холбоон тоглогч мөгцөлийн давуултын оноо. За хаалтны хард Санчирма бол үнэхээр бөмбөг унгахгүй байна. Белисарио. Цөм зөглөө доо. Анужингийн давталгаа явсан хаалтнаас гаргасан. За хариу давталгаа нэг сайхан анужтай өрөөд. Анужингийн давуулт. За рам нэмж ирсэн хагсын давталгаа явсан. Инх хүслэнгийн давталгаа амжилттай.
4-өн татаад холбоод өгсөн Кастильо. Санчирмагийн хамгаалалт. Белисарио. За Анужин хаалтнаас сулруулад өөр хамгаалсан идэж хамгаалтнаас боссон бөмбөг. Төдөлсөн сайн байж чадсангүй ингэснээр 2 үгийн тоглолтын 3 дугаар үе 25-18 харьцаатай өндөрлөж ерөнхий ээлжийн харьцаа 2-1 харьцаатай. За нагасаатаа саатлаас тазаашчээ. Ислэн Кастильо хорцтой юм аа. За нэгэн болноор мушигсан. Белисарио хууралтын бөмбөг ард хаалтны ард хамгаалт байсангүй дээ. Бүх заяагийн давуулалт. Завсарлагаас гарч ирээ давуулт оноо авцсан. Илбэг заяа. Инхмагийн хаалт амжилттай. Цэцэг жаргалын довтлогоо хаалтны гарнаас суларсан идэж хамгаалах төгөлөгч байсангүй. Харагдаад л нэг гэж. За давуулцтай. Улаанкуг Анужин хамгаалагч рүү хилж давуулаад оноо аваад ирд юм байна. Давуултын барил дээр гарч ирсэн Саруул гэрлийн довтлогоо 2 өндөр хаалтны эсрэг оноо авсан. Дахиад Анужин 2 хаалтнаас довтлогоо оноо авсан. Улаанкугийн Анужин шийдвэрлэх 4-р ээлжийн тоглолтод дамжуулт гоё ирсэн. 2 дугаар ээлжийн довтлогоо Анужингаар явсан. За хаалтнаас буцсан бөмбөг талбай дунчлаа. За өнөөдөр ч баг Анужин анх удаага хаалтанд орж ийн үү да. За дараагийн довтлогын гэрднийг хамгаалаад Анужингийн довтлогоо явсан мушиглаа. За маш их зодгаагаад Никичийн довтлогоо цаашрав хамгаалсан. Белисарио 2-аас явлаа. Инхма жоохон гоцроод өсөрсөн үү дээ. Ануж ихний дамжуултыг өгсөн. Инхмагийн довтлогоо инх хүслэнгийн хаалтнаас талбайн гадна унжээд 2 дугаар саяас цэцэг жаргал хаалт гоцорцоо. Сайн задлах юм ба. Никичийн довтлогоо ард талхад явсан. Хаалтнаас гаргасан. 1-р гарамжтай ирсэн. Белисарио гарагдахгүй үнтэй. Давгүйн давуулт амжилттай тавсан. Никич довтлогоо амжилттай 29-29. Кастильо хүлээгээд авсан. Хууралт хамгаалт очиж амжсангүй. Маш хамгаалт байлаа. Сачирмаг хамгаалтаас ирсэн мөнгөөр хоорсон. Атнага ширгүүлсэн. Линиарис төгсгөл хийсэн. За 100 гар. Хороо хөдөлж байгаа юм бол харагдахгүй байна. За хаалтны гартаа гэж үтсэн. За ингээд хангаацгалжуулагч алдах зүйлгүй сүүлчийн чэлэнжээ яваад амжилтгүй болсноор 2 үгийн тоглолтын шийдвэрлэх 4-р ээлжийн тоглолт 31-29 харьцаатай 2 баг нийлээ 60 оноо авсан. Маш өндөр оноо авалттай тоглолтын төгсгөл Hövsgol 7 Stars клуб хожил байгуулж ерөнхий ээлжийн харьцаа 3-1-ээр ялт байгууллаа.